Тэгээ би нэг юм харамсаж байгаа Donald Trump-ийн нохоо байсан. Гүн нохоо байсан. Амар дэмжсэн шүү дээ. Kamala Harris-аас айжсэн байхгүй. Гэтэ юу айжсэн бэ гэвэл яг энийг хийх магадлал. Гэтэ Kamala Harris нэр үнэхээр гараад ирсэн бол юм хийх байсан Оо уу? Иран руу дайрахгүй байсан. Обамагийг ер нь бол Иран руу оруулах гэж үзсэн. Обама үргэлж үгүй гэдэг байсан. Hillary Clinton данаа үгүй гэдэг байсан. Bill Clinton үгүй гэдэг байсан. Joe Biden үгүй гэдэг байсан. За Donald Trump Израилийн нохоо Иран руу ингээд дайрч байгаа байхгүй. За манай Дэлхийн банк мөнгө шоуны энэхүү дугаар тавтаа морил мэдээж манай энэхүү дугаарын ивент итгэгчээр манай Pepperstone Brokering компани ажиллаж байгаа. Тэгээд Pepperstone дээр арилжаа хийж байгаа хүмүүс өнөөдрийн байдлаар 7% өгөөжтэй явж байна. Гэтэ энэ сайхан ногоонд дасчих үедээ тэгээд өчигдөр бас South 32 гэдэг нэг арилжаа орсон байгаа. Австралийн хөрөнгийн бирж дээр. Тэр маань бас өнөөдөр бас дажгүй явж байна. Өнөөдөр тэгээ манай багийн бишүүн Punab 2 багцын апдейт бичлэг орсон байгаа. Тэгээд тэрэн дээр ерөнхийдөө бол бас айлал арилжаанд орох вэ, орохгүй арай жоохон хүлээвэл зүгээр вэ гэсэн апдейт орсон байгаа. Тэгээ өнөөдөр бас мета орж байгаа. Тэ ерөнхийдөө сайхан уналт үзүүлж байна. Тэгээ унсан үед нь авах хэвээр. Яг эсэргээрээ хүмүүс хийдэг штэ. Өссөн үед нь авдаг. No. За, окей. Ус төрлөө орцгоё. Геополитик руу орцгоё. За, эхний слайдер би танд юуны талаар бас илүү дэлгэрэнгүй ярмаар байгаа юм бэ гэхээр энэ ойрхон дорнод болдог одоо зөрчилдөөнүүдийн талаар за түүний шийдвэрүүд тийм зөрчлөн болдог юм уу? Тэгээ энэ дээр юу гарч байгаа юм бэ гэхээр Сир улс саяхан өөрсдийнхөө Абу ал-Духар гэдэг агаарын баазыг танилцуулсан цэрэг түвшний. Тэгээ танилцуулаад айгүй гоё бичлэг хийсэн. Тэрийгээ бас постлсан. Тэгсэн чинь яасан бэ гэхээр өчигдөр орой Израилийн 4 онгоц одоо нэг онгоцны замын бөмбөгдөд хайсан. Тийм тэгэл Израильчууд харж байгаа ш. Would be a shame if somebody bombed that shit гэх тийм шууд бөмбөгдсөн л та өөрхий. Тэгээд мэдээж энэ ойрхон дорнодын асуудлыг шийдэхээр 2020 онд Abraham Accords гэх хоёулаа өмнөх бичлэгүүдээр бас хальталт дурдаад явсан. Тэр маань болохоор ерөнхийдөө энэ ойрхон дорнодын асуудлыг шийдэх Америкчууд бол гэрээ байгуулсан. Тэр Сир улс байдгүй. Байдгүй Асад байсан. Тэ Асад садаа болж исэн. Тэгээд Abraham Accords-ийн садаа болж исэн хүмүүсийг бүгдийг алаад устгасан шүү дээ. Тэг Гадафи байхгүй, Асад байхгүй. Ираныг бас арилгах гэж үзсэн, тэ. Тэгээ энэ Abraham Accord одоо угаасаа өмхийн онгоц шиг зүгээр хийсэн явцсан. GG байхгүй болцсон. Тэгэд энэ би бас өнөөдөр уншчихлаа л да. Энэ Сир болон Израильчууд хооронд нэг маргалдаан байдаг. Тэр нь юу юм бэ гэхээр Golan Heights гэдэг нутаг дэвсгэр юм байна. Лебанон бол Сирия улсын одоо ерөнхийлөгч авг нэр нь Al-Julani, Al-Golani, Golanаас гаралтай баачга шүү. Авг нь тийм одоо жишээ Идрат булган аймгийн Идрат гэдэг бейсэн бол одоо Сир улсын ерөнхийлөгч Al-Julani, Golan Heights-аас гаралтай. Дөрөв surprise. Тэгээд тэрийг ерөөхдөө еврейчүүд угаасаа Greater Israel-ийн араас нь явж л байгаа л та. Сауди Арабын хэсгийг булгаад авмаар байна, Лебаноныг булгаад авмаар байна, Газаг одоо гусчлаа. Египтийн тодорхой хэсгийг бас булгаад авмаар байна. Тэгээд ер нь бол Туркаасаа бас жоохон булгаад аваад, Иракаасаа ерөөхдөө жоохон булгаад авахгаа үзэж байгаа. Тэгээ ингээд яг хорт хавтар шиг ингээд баг-багаар ингээд metastasize ингээд хийгээл байгаа. Тэр Golan Heights дээрээ ерөөхдөө хизээч еврейчүүд зогсохгүй. Энэ Арабын орнууд энийг ерөөхдөө жоохон мэдэрмээр байна, жоохон мэдмээр байна, жоохон тэг үнэрлэмээр байна. Тэгтээ ингээд сохор юм шиг л явж байгаа. Тэг эзэн нэг цагт эднэр бүгдээрээ Израилийн эсрэг явна л та. Америкчууд энэ Middle East-аас зайлаад өгчих юм бол Израильчууд хариу авна. Pepperstone яагаад хамтрахаар болсон юм бэ гэх юм бол арилжааны мэдээлэл арилжаануудаа таатай хуваалцахын тулд доорх линкээр та бүртгүүлээд дансаа нээх юм бол 7 хоног болгон миний баг тайтл юу болох юм бэ гэх юм бол багцлууд төр ямар хөвцөө нэмсэн юм бэ? Ямар хөвцөө хассан юм бэ? Ямар ханш дээр орж байгаа юм бэ? Ямар ашгийг хүлээж байгаа юм бэ? Ганцаараа арилжаа хийхгүй бид нартэй хамт арилжаа хийнэ гэсэн үг. За энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл авмаар байгаа юм бол энэ контентийг эргээд уулзъя. За одоо энэ контентээ өргөжлүүлье. Тэгээ Abraham Accords ер нь бол Donald Trump тэр JCPOA хэлцлийг ингээд цуцлаад Ирантай хийсэн, Обамагийн хийсэн цөмийн зэвсэг баяжуулсан уран гэх мэт хэлцлийг цуцлаад тэгээд өөрөө ер нь бол нөгөө хөргөн нь Kushner
Jared Kushner энэ Abraham Accords-ыг шах гэж үзсэн шүү дээ. Ерөнхийдөө баг амжилттай болох гэж үзсэн. Окей. Тэгээд тэр хилцлийн одоо гол зорилго юу байсан бэ гэх юм бол Сүнни муслим шашин дээр Сүнни гэсэн юу байгаа, Шиа гэсэн байгаа. Одоо христийн шашныг протестант, католиктэй ерөнхийдөө адилхан Сүнни арабчуудыг бүгднгийн Израиль, Америкийн талдаа оруулах гэж үзсэн. Нэлээд томоохон эдийн засгийн хамтын ажилтай. За тэгээд нэмээд нөө аюулгүй байдлын хамтын ажил гэрээ гих мэдчлэн тэнд тийшээ жижиг араб орнууд орсон, элсэн гар үсэг зурсан. Тэгээд хамгийн сүүлчийн томоохон шагнал юм уу хамгийн сүүлчийн prize тэгээд авах хэвээр улс хэн байсан бэ гэх юм бол Сауди Араб байсан. Тэгээд ерөнхийдөө цаана батлан даалт юм уу том ах нь Америкчууд бид нар та нарыг хамгаална. Тэгээд яаж хамгаалж байгааг хэдүүл одоо харж гин хүн болгон харж гин. Тэгээд хамгаалсан юм ерөөсөө алга. Тэг ингээд хэдүүлээ өнгөрсөн одоо нэг жилийн хугацаа юу харж байна гэх юм бол Трамп ингээ хошногдуулж байна, алгадуулж байна. Хэдүүлээ бас шоолсон шүү дээ. Одоо Америкчууд баг Монгол удамтай адилхан хөх толботой болтол нь одоо алгадууллаа. За тийм учраас ерөнхийдөө Abrams Accord руу орох гол шалтгаан юу байсан бэ гэх юм бол аюулгүй байдал. Тэгээд тэрийн ерөнхийдөө ханган нийлүүлж чадахгүй юм байна тодорхой. Тэгээд хамгаалж чадахгүй юм бол тэгээ одоо араб орнууд ингэ бодож байгаа байхгүй бид нарыг ерөнхийдөө хамгаалж чадахгүй бол өгснээ бид нэр еврейчүүдэд хамтрах юм. Яг гэх юм бол цусны дайсан гэсэн үг шүү дээ. Тэгээ дүнгэж саяхан чи санджи бол Сауди Араб хинтээ аюулгүй байдлын хамтын ажиллагаа гэрээ зурсан билээ. Турк, Пакистантай гэрээ зурсан. Тэгээд Abraham Accords байхгүй. Бас л онгос шиг зүгээр ингэ хийсэн явчлаа. Bye GG. Тэгээ хамтарч ажиллах одоо шалтгаан байхгүй. Яг гэх юм бол энэ арабын орнууд бүгдээрээ Трампыг харж байна. UAE зүгээр зайл тэ Kuwait тана хамаагүй Oman алын шүү тэ Saudi Arab маяглаад байгаарэ гих мэд чинь тэгээд эдгээр бүгдээрээ ер нь бол энэ Америкийн тэ хамгаалалт гэж яг юу юм бэ одоо бүгдээрээ мэдэрч байгаа. Тэгээд тэр Abraham Accords руу орохын тулд олон зуун тэрбум доллараар Америкийн зэвсэг худалдаж авах хэрэгтэй. Олон зуун тэрбумаараа Америкийн эдийн засгийн хөрөнгө оруулалт хийх хэрэгтэй. Бас Израиль руу хөрөнгө оруулалт хийх хэрэгтэй. Яшиг. Тэгээ Америкчууд ингээд зэвсэг гэрээ хийж болно. Гэхдээ тэр зэвсгийг нийлүүлэхгүй байна. За тэгэхээр нэмээд THAAD system, Patriot system ерөөхдөө ямар ч нөлөөгүй болцсон ерөөхдөө харагдаж байгаа. Тэгээд эдгээр одоо бүгдээрээ юу хийж эхлэх вэ гэвэл Америкийн үнэтэй зэвсгийг худалдаж авахгүй. Би байсан юм бол баг багаараа нууцаар хэдтийн зэвсэг баг багаар нь худалдаж авч эхэлнэ. Хамаагүй хямдхан шүү дээ. Хамаагүй хямдхан. Тэгээ бас үр дүнтэй. За тэгээ маргаан дуусныхаа дараа хаанаас авах хэвээр бэ гэх юм бол Оросуудаас авах хэвээр байхгүй. Яг гэх юм бол тэд нар одоо Украинчууд 600-700 дрон илгээж байхад ерөөхдөө ойролцоо нэг 10 дрон ерөөхдөө жигнэсээ тесэрч байгаа. Тэгээ агаарын хамгаалтын систем Оросууд нь ерөөхдөө нэлээд оновчтой хийж байгаа гэж одоо хэлж болно. Яг гэх юм бол 700 дрон явуулна гэдэг чинь нүсэр их штэ. Тэгээ тэр Flamingo янз бүрийн дронууд бүгд сүнөөгөөд амжилттай хийж байгаа. Тэгээд ерөөхдөө Америкийн зэвсэг бас ерөөхдөө хэрэггүй болсон гэсэн үг. Тэгээд та сая хэллээ л та ерөөхдөө энэ Израильчүүдийн эсрэг энэ арабын орнууд босноо гэх. Тэгээд тэр бослого одоо баг багаар эхэлчихэж магадгүй юм байна. Египт угаасаа Израилийг үзэн яддаг заяа. Египт Израиль хоорондоо 70-аад оны үеэр байлдчихсэн, алдчихсан. Лебанон угаасаа үзэн яддаг. Тэгээд ер нь бол муслим хүнээс ингээ асуух юм бол үндэсний цусны дайсан хин юм бэ гэх юм бол еврейчууд гэлдэг байхгүй. Тэгээд еврейчууд бас муслим хүмүүсийг үзэн яддаг. Тэгээ энэ шашингийн дайн энэ тэр хэсэгт угаасаа хэдэн мянган жил болж байгаа юм бэ. Тийм учраас энэ Abraham Accords зүгээр цаас болж л таарна. Угаасаа тэгээ одоо бүтэхгүй болсон. Худлаа. Тэгээд одоо Ираны парламентын нэг гишүүн их хурлын дарга Мухаммад Бахир ерөнхийдөө Калибаф юу Ирак руу явж байгаа маргааш. Баавартай болж эхэлж байна да. Өмнө бол энэ хоёр чинь дайнддаг байсан шүү дээ. 80-аад онд 8 жилийн хугацаатай Ираны дайн гэд болдог байсан. Одоо харин нэгдээд эхэлж байгаа шиг байна. Common enemy одоо нэг дайсантай болцсон болохоор ингэж байна уу? Яг нөгөө тухайн Саддам байсан л да. Саддам ерөөхдөө Ирантай ерөөхдөө алдцдаг. Тэгээд нөгөө Бааth намын гишүүн Асад бас Бааth намын ерөөхдөө гишүүн одоо тухайн нөгөө 60-70-аад оны хөдөлгөөний адилхан одоо үзэл бодолтой байсан гэсэн үг.
Гэхдээ Саддам Хусейн өөрийнхөө үзэл бодолтой. Тэгээ тэр маань ерөөхдөө одоо байхгүй болчоод Иракчууд өөрөө Америкчуудын эсрэг тулсан тэмцээд Америкчууд ерөөхдөө одоо энэ жилийн эцээр Иракаас бүрэн гарна гэж ярьж байгаа. Тэгээд нэмээд яаж ийнэ гэх юм бол хөрхи Иракчууд газ нефтэ амар хямдхан үнээр хятадлууд руу зарж байгаа. Тэгээд ерөөхдөө бараг 20 жил Америкийн нохоо болж үдсэн. Тэгээд одоо багаараа ерөөхдөө Иракчууд баг зэрэг нөгөө тусгаар тоглолтод бие даасан байх гэж үзэж байгаа. Гэхдээ амар хэцүү яагаад гэх юм бол хажууд нь Израильчууд байна. Дотор нь Америкчууд одоо хүртэл ингээ байж байгаа. Тэгээд өнгөрсөн 20-30 жилийн хугацаанд зүгээр алгадуулж байсан. За тэгээ ингээ багаар одоо ингээд хүмүүстэй дипломат харилцаа үүсгэх гэж ахшгүй байна. Тэгээд Галибаф юу гэж гэх юм бол зүгээр баавартай бие юм бэ гэж үзүүлж байгаа. Өмнө Ираны улс төрч тийш аялахаар ерөөдөө Израильчууд, Америкчууд алчдаг байсан. Саяхан бас Америкчууд бид нар хэдүүл уулзсан хэдэн элчин сайд мэд цэргийн албан хүмүүсээ явуулчаарай гэд Америкчууд бүгдийг нь алцсан штэ. Тэ ерөөдөө болохгүй юм. Манай Монгол тэ Чингис хаан тиймэрхүү дипломат тэ хүмүүсийг алдаг байсан бол шууд дайн зарлалт байсан байхгүй. Америкчууд бас яг адилхан тийм бузар юм хийж байгаа. Тэгээ одоо Галибаф ерөөдөө нэгдүгээр зөрөгтэй. Тэгээ нөгөө талдаа бас жоохон баавартай болж байгаа. Яг гэх юм бол Америкчууд, Израильчууд Галибафыг алчих юм бол хариу барина. Энийг амарсан мэдж байгаа. Одоо зүгээр тийм балкон дээрээ зүгээр ингээд за бандажтай зүгээр нөө буутчихгүй дөө гэд ерөөдөө баавраа үзүүлж байгаа. Тэгээд Галибаф ерөөдөө амьд Иран руу буцаагаад ирэх юм бол бас нэг тодорхой мэдээлэл гэсэн үг тий. Одоо Иранчууд ийш тишээ аялж болох юм байна. Гадаад дипломат харилцаа үүсгэж болох юм байна. Ерөөдөө Иран нэлээд даварж байна. Тэг. Гэхдээ яг хуу Америкчуудын өөрийнх нь буруу хогчно. За дараагийн бас ойрох дорнод болж байгаа юм юу юм бэ гэхээр хоёлоос өмнөх дугааруудаа ярьчихсан. Бабала Мендебийн сонин нэртэй. Хэдүүлээ ерөөсөө ярьж чадахгүй. Хоолыг боочих юм бол бүр асуудалд орноо. Дэлхийн одоо нефтний зах зээл гэж байгаа. Тэгээд энэ Houthis гэдээ байгаа. Houthis дээр бас жоохон тодруулаа ярмаар энэ хоёлоо өмнөх дугаараас зөндөө дурж ирсэн. Энэ Houthis гэдэг байгаа, Hezbollah гэдэг байгаа, Hamas гэж байгаа. Ер нь энэ одоо террорист организацууд за тэгж хэлж болох юм болов уу гүн бол Америкчууд террорист гэж хэлнэ. Яг уу геополитик харж байгаа хүмүүс ерөөдөө тэмцэж байгаа хүмүүс гэж ярьж болно. Одоо зүгээр 50 байсан хоёр улс хооронд алцаад эхлэхгүй. Нэг гадны нөлөө байгаа гэсэн үг тий. Сауди Араб угаасаа Йементэй харилцаа муутай. Тэгээ Houthis-ууд цусны дайсан хийм бэ гэх юм бол Сауди Арабчууд тий. Тэгээд өөр шашны үзэл бодолтой. Тэгээд ер нь бол энэ Сауди Арабын нефтийг хүн болгон хараад сууж байгаа байхгүй юу? Дэлхийн одоо хамгийн ашигтай нефтний орд дээр сууж байгаа байхгүй юу? Одоо манай Монгол улс төрч их хурлын гишүүн болмоор байгаа юм бол оюу толгойг эсрэг далчхнах ёстой. Тэгээ Арабын тэр хэсэгт ерөөхдөө алмазууд юу юм бэ гэх юм бол Катар байна. Тэ Кувейт байна. Сауди Араб байна. Саддам Хусейн бас юу хийж үзсэн шүү дээ. Кувейтийг ерөөхдөө эзэлсэн. Дараа нь Америкчууд орж ирээд Саддамыг ерөөхдөө алгацсан. Тэгээ хамгийн том аюул юу юм бэ гэх юм бол саяхан бас Сауди Араб юу хийж байна гэх юм бол Турк Пакистантай ингээ хилцэл хийж байгаа шүү дээ. Өмнө бас Сауди Арабчууд Пакистантай бас юм гэрээ зурсан. Манайх руу хин нэгэн дайрах юм бол Пакистан та нар тэ цөмийн зэвсгээ шидэрээ. Тэгээ Пакистанчууд yes окей. Тэгээ Аллаху акбар хоёлаа хамтраад ингээ яагаад. Тэгээд Сауди Арабчууд юу хийсэн бэ гэх юм бол 20 орчим тэрбум доллар тэ одоо Пакистан шилжүүлээд өгсөн. За тэгээд дараа нь Иран Сауди Араб бөмбөгтөөд эхэлсэн чинь Мухаммед бин Салман тэ Арабын ханху хөөе тэ хараач тэ ингээд цөмийн зэвсэг явуулаач тэхүү гойж штэ гэсэн чинь Пакистан яри өгшөө. За яг ингээд Ираны бөмбөг мөн үү гэл ингээд яасан чинь бин Салман түл мөнгө буцаагаад үг гээл ягаад гэсэн байхгүй. Тэгээ тухайн үед ерөөхдөө жоохон уур хүрсэн, жоохон боронктдсан. Гэхдээ цаана нөгөө Сауди Арабчууд юу бодож исэн бэ гэх юм бол энэ зүгээр энэ дайны эхний юм уу 2 дахь 7 хоног болж исэн процесс аахгүй. Тухайн үед нөгөө Америкчууд ийм сул өөрийнхөө бараг тэр 13 цэргийн баазаа тэр ч алдсан тийм юм бүрэн болоог байсан байхгүй юу. Тэгээд Трамп ингээд такууд нь 60 хэдэх инх тайвны хилцэл гих мэдчлэн одоо Ким Жонг Унтэй ингээд тэнэгтгээ явж байгаа. Тэрийг нөгөө арабчууд мдээгүй.
Тэгээ буцаагаад Сауди Арабчууд Пакистантай эвлэрсэн байх шиг байна. Тэгээд бүр ингээ Турк улстай ингээ хилцэл хийж байгаа. За тэгээ хараад үзэх юм бол ягаад тэгж байгаа юм бэ гэх юм бол Пакистан улс Турк улс хоёулаа яг адилхан нэг асуудалтай. Юу юм бэ гэх юм бол эдийн засаг маш муу өдөртөж байгаа. Та Турк лирагийн ханш өнгөрсөн 20 жилийн хугацаанд харах юм бол 98%-аар худлаа авах чадвар алдсан. Одоо дэлхийн хамгийн суг валютын нэг нь бол Туркийн лира. Тэгээд ер нь бол Эрдоган баг жил болгон юу хийдэг байсан бэ гэх юм бол энэ мөнгөтэй араб орнуудаараа яваад мөнгө гуйдаг байсан байхгүй. Зеленскигийн өмнө дэлхийн улс төрийн хамгийн том гуйлагч юм байсан бэ гэх юм бол Эрдоган байсан. Яг гэх юм бол дандаа мисменежмент хийгээд улс өөрийнхөө улсаа сүрүүлээд тэгээд долларынхаа валюта тэрчиг дуусгацсан. Тэгээд Катараас бас хэдэн тэрбум доллар ингээ авч чадсан. Тэргээр дамжуулаад өөрийнхөө валюта ингээ дэмжсэн. Тэр мөнгөө бас дуусгацсан. Араас нь өөрийнхөө алтны нууцаа ингээ зараад одоо бас дууссан. Тэгээд туркууд юу хийж байна гэх юм бол мөнгөний төлөө энэ Сауди Арабтай ингэрийг зурж байгаа Пакистанууд бас яг адилхан. Гэхдээ заяа. Яг жинкнээс алцаад эхлэх юм бол Эрдоган хизээч Сауди Арабыг хамгаалахгүй. Эрдоган үсэг дандаа өөрийнхөө тоглоомоо тоглодог. Ерөнхийдөө жоохон еврей зантай турк хүн гэсэн үг. Тэгээд Эрдогантай ерөнхийдөө гар барьчих юм бол дараа нь чи хуруугаа тоолох хэрэгтэй. Ерөнхийдөө Эрдоганд итгэдэг хүн ерөөсөө байхгүй. Тэгэхээр НАТОгийн гишүүний дотор бас дандаа өөрийнхөө хоол моолоо тэг өөрийнхөө бие даасан юм хийдэг хүн хин юм бэ гэх юм бол Эрдоган тэг НАТОтай ерөөсөө нэгтгэгээд байгаа юм шиг нэгдгүүч юм шиг тэгээд Оросоос юу авдаг Оросын газ нефтийг холиод Европ руу зардаг тэгээд ингээ янз бүрийн санкц макстай юу яриад байгаа юм бэ гэл ерөөдөө нэлээд том толгойтой. Тийм учраас энэ Сауди Араб, Пакистан, Сауди Араб юу хийж байна гэх юм бол мөнгө шилжүүлж байгаа. Тэгээд цаасан дээр нэг хамгаалдаг гэрээ мэрээ юм шиг байшгүй. Гэхдээ жигнэсээ одоо англиар if shit gets real тэ Эрдоган, Пакистан зүгээр чимээг бол. Хөрхөдөө. Тэгээ одоо энэ Houthis ер нь тэгвэл энэ гурван бүлгийн хажууд яг ямар хамааралтай болчихв? Яг Houthis-ууд ер нь бол те ингээ арабын хэсэг биднэрх байх ёстой. Тэгээ угаасаа мөнгийг харж байгаа. Тэгээд Houthis-ууд яаж байгаа юм бэ гэх юм бол нөө Иранаас санхүүжилттэй. Тэгээ Лебанон бас яг адилхан, Газа бас адилхан байсан. Яаж байгаа юм бэ гэх юм бол Шиа Сүни гэсэн одоо муслимын шашны одоо хоёр хэсэг. Тэгээд Йемен юу юм бэ гэх юм бол одоо тэгээ бид нэг банк нохоо ярьдаг шүү дээ. Юу юм бэ гэх юм бол Ираны нохоо. Тэгээ яг Ираны нохоо болж байгаа юм бэ гэх юм бол одоо яг адилхан Йемений цаана Иран байхгүй байсан бол арабчууд Америктэй нийлээд Йемен руу дайрах магадaltaй. Окей, тийм учраас янз бүрийн зэвсэг ингээ яадаг, хангадаг Иранчууд. Тэгээд бас ингээ харж ийн Лебанон дотор ингээ Хезболла гэх мэтчлэн байхгүй байсан юм бол Ираны дэмжлэг байхгүй байсан бол аль хэдийн Лебанон байхгүй болчих байсан. Тэгээд эдгээр бүгд юу харж байгаа юм бэ гэх юм бол oh my god Либияд юу болсон бэ? Гадафи байхгүй болсон. Сириад юу болсон бэ? Асад байхгүй болсон. Тэгээд энэ Оман, Йемен, Бахрейн, Кувейт, Ирак, Сауди Араб, Египтэд бас 10 жилийн өмнө томоохон бослого болоод ерөөдөө засгийн газрын юу штэ нураад эхэлсэн штэ. Эдгээр бүгдээрээ ер нь бол нөгөө арчлын суурь гэсэн юм байхгүй. Үндсэн хууль угаасаа хамаагүй. Тэгээд юу юм бэ гэх юм бол хин хамгийн хүчтэй нь ерөөдөө ирэх барьдаг. Яг Game of Thrones юутай адилхан. Тэгээд Сауди Араб бүгдээрээ яг адилхан. Катар тийм бас яг адилхан. Тэгээд энэ салхи иргэчих юм бол энэ бүгдээрээ хамгийн том нохоо дээрээ гүгээд очино. Тэгээд нэр бүгдээрээ тэр том нохооны гүлэг болно заяа. Америк байхгүй болчих юм бол эднэр бүгдээрээ хятад руу гүгээд очино. Тэгээд тэгээ аимшигтай юм юу юм бэ гэх юм бол эднэр бүгдээрээ нефтээ амар хямдхан хятад руу зарна гэсэн үг. Тэгээд эдгээр эдийн засагт бүр ашигтай. Тийм учраас энэ ерөөхдөө дэлхийн одоо хэрүүлийн алим гэх юм уу да. Арабын орнууд ягаад гэх юм бол жинхэнэ институт юусоо байхгүй. Жохон ард түмнийг ингээ яаж маагаал нөө засгийн газар шууд байхгүй болчихдог байхгүй. Либияд харагдсан, Сириад харагдсан, одоо Лебанон жохон тиймэрхүү болох гэдэг шиг байна. Газад харагдсан. Тэгээд Америк байхгүй болох юм бол энэ Кувейт, Сауди Араб, Катар, UAE, Оман, Йемен энэ бүх юм газрын зураг тэр чигтээ өөр болно. Харж агаар. Гэхдээ хятад биш Иран руу явахгүй юу? Иран руу явж үзсэн шүү дээ, барахгүй байна. Иран өөрөө одоо Ирантай хэдэн мянган байж байгаа. Иран өөрөө хэдэн мянган жилийн түүхтэй Перс хүмүүс тий.
тэгээд тэн дотор нь институтууд гэсэн байгаа, боловсрал, их сургууль гэх мэт шиг байгаа болохоор Ираныг тийм амархан нурааж чадахгүй. Сауди Араб руу тэр хааны гэр бүлийн гишүүнийг бөмбөгтөө явчих юм бол тэгэл Сауди Араб засгийн газар шууд байхгүй болол дараагийн баачхан нар гараад ирчихнэ. Тийм учраас ганцхан нэг тулгуур дээр үнслээ явж байгаа нефтний мөнгө Иран тийм юм байхгүй. Түүхтэй улс. Бид нар хий юм бэ гэсэн одоо нөгөө нийгэм дотор хүмүүс бид нар перс хүмүүс шүү. Одоо бид нар монголчуудыг бас ингээд тэгж чадахгүй одоо арчлын суурьтай болсон. За тэгээд 1920 оноос хойш нөгөө социалист Орос Совет холбоотой зузаарсаар агаад нөгөө боловсролын байгууллагуудтай, яамуудтай сайд гэсэн юмтай тэгээд нөгөө засгийн газар инх тайван нөгөө 50 хоорн алцхуугаар эрх мэдэл ингэ солигдог бидний засгийн газар унгаах гэж бас амар хэцүү тий тэгэхээр манай улсыг хоёр хуваагаад одоо жишээлбэл тий манай Монгол дотор нэг аймгийг тултлан санхүүжүүлээд тэр аймагт байгаа үндэстэн одоо Увс байна уу Ховд байна уу, Баян Үлгий байна уу, Булган аймаг байна уу гэх мэт шиг ингээд бусад халах хүмүүсийг ингээд дараад тийм юм манад байхгүй. Гэхдээ энэ Араби орнууд дотор тэр чигтээ яагаад вэ гэх юм бол дээр үе зүгээр англичууд ороод нэг шугамаараа ингээд за энэ хэсэг, за энэ хэсэг гээл зүгээр ингээд дураараа юм зурчаа. За тэгээд та нар одоо энэ улсыг өдөртөн шүү гээл тэгэл дараа нефт нь гараад ирсэн чинь бүр хүндрээд тэгээд тэрнээс хойш зүгээр их британчууд тэндээ зүгээр ингээд зүгээр палмастраараа гэл ингээд зураас зурсан болохоор одоо хүртэл ингээд алцаар явж байгаа хгүй. За нэмээд энэ районоос 3 томоохон шашин гарч ирсэн крестний шашин, муслим шашин, еврей шашин тэгээд хоорондоо 4000 жил ямаа хоньныхаа төлөө ингээд алцаад байгаа болохоор хин хаана хизээ байсан юм бэ? Бүр ойлгомжгүй болцсон. Тийм учраас энэ тэгээд дэлхийд даяар хэдүүлээ юу арж ийнэ гэх юм бол энэ Middle East-ийн эрчим хүч газ нефтийн араас алцаал явж байгаа. Тэгээд хамгийн аюултай юм юу юм бэ гэх юм бол одоо нефтний үн ханш ягаад 80 $90 дээр явж байгаа юм бэ гэх юм бол энэ Сауди Араб, Катар, UAE-д байгаа нефтний дэд бүтцлүүд дайрах, дэлбэрэх байхгүй болох эрсдэл нь ингээд нэмэгдээд болохоор нефтний үн ханш ингээд өсөд байгаа байхгүй. Яг та нефт ярьснаар нефтний үн өсөд байна. За давхар Ирантай энэ үүсэж байгаа одоо 60 хоногийн дууссан аль хилцэлт хүрээгүй иранчууд бүр одоо Америктэй ярихгүй гэж шийдэж байгаа шиг байна. Үүнээс болоод засгийн газрын бонд, Америкийн засгийн газрын бондын хүү нэлээд өслөө өчигдөр орой ялангуяа. За нефт болохоор crude oil 85 даваад ороод ирлээ. Энэ 7 хоногийн өндөр. За Америкийн засгийн газрын бондуудыг харах юм бол хамгийн их өөрчлөгдсөн урт хугацааны бондууд байна. 5 жил, 20 жил, 30 жилийн бондуудын хүү бол нэлээд өслөө өчигдөр орой. Тэгээ энэ талаар та юу гэж бодож байна? Давхар яг хуу тань шиг гулгаан масаж хийх гэж үзий гэхдээ арай чадахгүй байх. Бид нэр Америкийн засгийн газрын бондыг short хийсэн байгаа. 5 жилийн хугацаатай бонд, TLT 20 жилийн хугацаатай бонд. Тэгээ тэр маань ашигтай явж байгаа. Яг гэхээр хүү өсөх тусам бондын үн буурдаг. Бондын үн өсөх тусам хүү буурдаг ийм уруу хамааралтай байгаа учраас. За. Тэгээд эх жилийн Америкийн батлан хамгаалтын модерны яамны төсөв 1.5 их $1. Тэр ямар зэвсэг авч байгаа юм бэ? Бөөмэд тэр мөнгө ингээ шилжигтэн заяа. Тэр мөнгөн зүгээр алга болчихно. Нэг сонирхолтой түүх байгаа шүү дээ. Нөгөө 9/11 9 сарын 11-нд болсон World Trade Center. Хоёр цамхаглуу онгоц дайраад тэрчтэй зүгээр ингээд тий чүдэнсний юу шиг ингээ хүзрөөрөө ингээ юу цамхаг барьдаг шүү дээ. Пут гэл ингээ нурчдаг юм байна. Тий гангаар хийсэн барилга. Окей. Гаднал нь фасад нь бас цул ган. Тэгснэ ингээ нурчдаг. Яг ингээд гэл те бичин шиг одоо нөгөө хэдүүлээ ингээд халуун цайлуугаан борцог дүрээд дэндүү их дүрчгээр ингээд борц маань салаа унцдаг шүү дээ. Яг борцгон байшин шиг ингээд байх болчдөг юм байна. Айгу сонин. Тэгээд та зүгээр YouTube дээр ингээд Google дээр үзээрэй. World Trade Center Building 7. 7 дугаар байшин бас байсан. Томоохон. Нилээн том. Тийшээ нэг ч онгоц дараагүй. Заяа. Тэнд нэг сүртэй гал мал гэсэн юм ч болоогүй. Бас зүгээр ингээд бичин шиг бутраад унтсан. 9/11 болсон өдрийн 2-3 хоногийн дараа Pentagon Америкийн батлан хамгаалтын яамын аудит танилцуулах хурал Америкийн их хурал дотор болох ёстой байсан. Тэр аудит нь яг вэ гэх юм бол Pentagon дотор зүгээр 2 их
Өнөөдөр 2 их $80 юу ч биш юм шиг байна. Тухайд амар их. Donald Rumsfeld, George Bush, Dick Cheney тухайн одоо их барьж исэн баачхан нар байгаа штэ. Тэг яасан бэ гэх юм бол энэ 2 их $80 хайчдсан бэ. Гэт за окей ингээ аудитэнд явж байгаа. Тэр аудитын материал хаана хадгалагдчихсэн бэ гэх юм бол нэг server data center дотор биш. Цаасан хэлбэрээр World Trade Center 7 дотор хадгалагдчихсэн. Хэдхэн хоногийн дараа тэр аудитын хурал болох ёстойсэн гэсэн чинь гинт зүгээр ингээ бутраад унаад тэгсэн ингээ мэдгүй бид хайчсан мэдгүй. Тэгээ яасан бэ гэх юм бол за энэ 2 их $80 зэгээл хаана юу аудитын тайлан одоо байхгүй болцсон юм чи зүгээр хайчий дөө. Одоо араас нь дахиад хэд их $80 дутцсан байна. Өнгөрсөн 25 жилийн хугацаанд Америкийн Pentagon батлан хамгаалтын яамыг төсвийг хянаагүй аудит хийгээгүй. Хяналтын бус зүгээр одоо Монгол улс төрчнөр ингээд бид нар ингээ юу ярьдаг юм бэ гэх юм бол 126 гишүүн болчих юм бол өстой гахаа шиг хоолноо гэх мэт чинь. Гэхдээ ядаж манай засгийн газар дотор төсөв байгаа. Тэ? Тэрийг бас зарим тендерүүд ингээ open tender нээлттэй болгосон. Шилэн засгийн газар гэх мэт чинь сайн талтай. Тэгээ ил одоо манай засгийн газар 2.2 их $80 алтгалтай төсвийг танилцуулж штэ. Тэгээ ерөөдөө хүн хүсэх юм бол химлээ ухааныг аваад ерөөдөө бүх тендеруудыг зүгээр ингээд улс төрийн хүмүүстэй ингээ холбож болно. Та энэ дунд юм сонирхолтой юм бол хийж болно шүү. Pentagon дотор тийм юм байхгүй. Бүр ингээ улс төрчийн мөрөөдлийн орн байхгүй. Division гэсэн үг шүү дээ. Зүгээр ингээ тэ. Одоо тэгэл та зүгээр ингээ хараад үзээрэй. Pentagon хэдэн $1 юу авдаг юм бэ гэх юм бол жишээлбэл ийм ууц шүрүүпийг заяа. Зүгээр нэг ууц шүрүүпийг $90,000 худалдаж авдаг. Тэгэл одоо бид нар ингээ шоолтгийн шүү дээ. Эрдэнэт корпорац жишээлбэл одоо энэ үнийн юм худлаа юм би яг сайн мэдгүй зүгээр хоорондоо ингээ маазарч явахдаа юу ярьдаг юм бэ гэх юм бол Эрдэнэт уурхаа 30 жилийнхаа аяг тавгийнхаа хангамжийн аялалын худалдаа авсан агуулгах дотор нэг ялдарч байгаа. Тэгээ хөшиг мөшиг бас ингээд авцсан байгаа 30 жилээр гэж ярьдгийн үнийн юм худлаа би яг сайн мэдгүй байна. Энэ зүгээр жоок шүү заяа. Үнэч байж магадгүй худлаач байж магадгүй. Гэхдээ хаана үнэн юм бэ гэх юм бол Америкт үнэн. За тэгээ хүмүүс одоо энийг улам их анзаарч байна. Америкийн төсвийн алдагт бүр утгаа алдчихээн. Тэ? Бүр өдрийн 30 хэдэн тэрбумын алдагт гинөө. Америкийн засгийн газрын төсөв. Тэ? Монгол улсыг зүгээр өдөр болгон дахиад шинээр бүтээх мөнгө авах өдөрт 3 оюу толгой ухах гэсэн үг шүү дээ. Тийм мөнгөөр. Тэгээд дараа жилийн төсөвтэй $1.1 тэгээ аудит хийхдэггүй хаашаа явж байгаа мэдэхгүй. Тэгээ бүр фаны юм юу юм бэ гэх юм бол Америкийн зэвсгийн агуулга хоосон. Тэр мөнгөөр юу хийдгийг бөөмэд. Тэгээ хамгийн аимшигтай хоёлоо өнгөрсөн шоу дээр би амар нэг том буруу мэдээлэл өгсөн байна. Би юу ярьж ирсэн бэ гэх юм бол Америкчууд дэлхийд даяар ойролцоогоор 200-аас 300 цэргийн баазтай юм гинэ. Шал буруу юм байна. Sorry guys. Америк улс дэлхийд даяар 800 цэргийн баазтай. 300 эд улс байгаа. Yeah. 800 гарan. Тэгээ хамгаалж байгаа юм байхгүй. Тэгээ энэ юу юм бэ гэвэл мөнгө угаалт явж байгаа байхгүй. За тэгээ хүмүүс ерөөдөө эндээс ирж ах шиг байна. Тэгээд ер нь хамгийн балаа юм юу юм бэ гэх юм бол энэ хүүгийн төвшин тогтургүй байгаа учраас. Жишээлбэл чи ингээд чамд нэг $100 сая байлаа гэж бодъё заяа. За ингэ харагдаж байна те 2 жилийн хугацаатай бондын хүү 4.1 юм байна. Одоо 4.2 гэж. Чам $100 сая байна. За тэгвэл жилийн $4.2 сая хүүгээр авах юм байна. Гэхдээ чи маргааш хүртэл хүлээчих юм бол тий дахиад нэг $20,000 нэмэгдчих юм байна. 7 хоног хүлээчих юм бол $4.3 сая авах юм байна. Сар хүлээчих юм бол $5 сая болох юм магадaltaй байхгүй. Тэгээ хүмүүс яаж байгаа юм бэ гэх юм бол дахиад жоохон хүлээ. Тэгээ одоо яаж ийнэ гэх юм бол Америкийн засгийн газар амар их алдагтай явж байгаа. Тэгээд энэ бондыг аваад сонирхож байгаа хүмүүс баг байхгүй. Тэгээ миний таамаг юу юм бэ гэх бол хөшний цаана Америкчууд хүчээр Европчууд, Англичууд, Азийн орнуудыг, Арабын орнуудыг хүчээр засгийн газар бондоо шахаж байгаа. Тэ. Одоо Солонгостой ингээд алцаад эхэлсэн шүү дээ. Тэгээ цаанаа бас юу явж байгаа юм бэ гэм засгийн газрын бондыг ав. Тэгээ Япончууд бас юу хэлсэн бэ гэм засгийн газрын бондоос зархаа болоорой. Гэсэн ингээд бид нар алуулах гэж байна, будаа болох гэж байна гэсэн чинь Европчуудын еврог зүгээр хаяад 15 тэрбумаар йен авсан шүү дээ. Бас дипломат том харилцааны том алдаа. Гэхдээ энд юу ил тод харагдж байна гэх юм бол би л ийм хурдан ингэж явна гэж юусоо төсөөлөөгүй. Бидний нүдэн дээр тэ нэг за нэг усан гахааны амьдралын хугацаанд
Дэлхий тэр чигтээ өөрчлөөд байгаа байхгүй. Тэгээ нохооч биш заяа. Тэгээ нэг 3-4 жилийн дотор тис ондоо болохоор юм байна. Тэгээ энэ хурд улам нэмэгдэн. Одоо ингээ улсууд ер нь бол Америкчуудыг арай бишээ. Тэгээ эзний цагт за одоо болно гэхгүй яг гэх юм Америкчуудаа хамтарна гэдэг чинь тодорхой хэмжээний ашигтай. Гэхдээ эзний цагт өртгөн дэндүү их болоод эхлэх юм бол нэттүүтэй зуц болсон хамаагүй дээр юм байна. Гişээдүр гарах байхгүй. Тэгээ энэ тун ойрхон байгаа хаа. Эндээс хэдүүл ашиг хийх хэвээр. Гулгаа массаж. Яг та нөгөө 9 сарын 11-ний бас энэ дэр нэг юм би нэмээр байна. Бас дараагийн юу л айгуу гоё шилжих болов гэж бол бодож байна. Тэрэн дээр яг нөгөө халдлага болохоос өмнө Delta Airlines-ийн авиа компаниудын put option-ууд нэгсэн байлаа. Put option юу юм бэ гэхээр хувьцаа эрс одоо ялангуяа опшноор дамжуулаад авчих юм бол хувьцаанууд эрс унах тусам ашиг нь бүр хамаагүй их амар хөшүүрхтэй. За тэгээд ер нь бол томоохон юм болохоос өмнө хүн болго мэддэг. Тэгээ funny юм юу юм бэ гэх юм бол тэр World Trade Center одоо тэрийг ярьж байгаа юм чинь. Хин худалдаж авсан бэ гэх юм бол Larry Silverstein. Одоо овг нэр нь хаанах юм бэ? Еврей хүн. Хэдхэн сарын өмнө худалдаж аваад. За тэгээд 4 тэрбум долларын даатгалын гэрээ зураад 2 даатгалын компани дээр өдөрсний хэдхэн сарын дараа тэр World Trade Center дил бавсан. Тэгээд Larry Ellison үгүй өглөө болгон World Trade Center цай удаг байсан. Яг тэр халдлага болсон өглөө нь өөр газар. Бас нэг баачка. Одоо энийг ингээ ярьж байгаа юм чинь Howard Lutnick. За. American Commerce Secretary. Donald Trump-ийн зуц найз. 2016 онд Donald Trump-ыг тултлан санхүүжүүлсэн, 2020 онд тултлан хамгаалсан, 2024 онд бас тултлан яасан. Cantor Fitzgerald гэдэг компанитай. Тэр компаниудаа хүүхдүүдэд өгсөн. Гэхдээ Howard Lutnick өдөр болгон 8 цаг гээд World Trade Center ирдэг байсан. Cantor Fitzgerald гэдэг компани маань тэндээ оффистай. Ганцхан тэр өдөр Howard Lutnick очсонгүй. Тэгээ Cantor Fitzgerald компани 600 ажилтнаа өгсөн. Тэгээд даатгалаасаа мөнгө аваад тэгээд нөгөө ажилтнгийн ар гэрийнхэн амир хохирол авч байгаа шүү дээ. Аав нар бүгдээр өгөхөд тэгээд тэр даатгалын мөнгнөөс Howard Lutnick тэр ар гэрийнхэнд мөнгө өгсөн үү? Өгөөгүй. Еврей хүний гайхамшиг. За. Тэгээд ягаад гоё шилжих юм бэ гэхээр опшны талаар хальт би дурдмаар байна. Энд дээр болохоор нөгөө VIX гэдээ байгаа. Манай school community-д байсан гишүүд маань бол мэднэ. Бид нар бас VIX-ийн call option энийг ерөнхийдөө бол зах зээл дээр даатгал гэж хүмүүс айгүйх ярьдаг. VIX юу юм бэ гэхээр S&P 500 одоо өсөх тусам VIX маань буурдаг. Одоо S&P 500-гийн futures-ээс шалтгаалаад, futures гэрээнээс шалтгаалаад үн хашин тогтоогддог тийм зах зээл хэр одоо айж байгаа юм бэ, айхгүй байгаа юм бэ гэдгийг тодорхойлдог нэг юу байгаа. Тэгээ энэ дээр call option нөгөө гэрээ худалдаж авч болдог. Саяхан юу болсон бэ гэхээр VIX дээр маш том тоглогч орж ирсэн. Call option авсан. Тэгэхээр VIX-ийг одоо өснө гэж бодож байгаа. VIX өсгөр би сая тайлбарласнаар зах зээл, ерөнхий зах зээл бол ундаг. Тэгээд хэдээр орсон юм бэ гэхээр энд одоо харагдаж байгаа 14 сая доллараар энэ гэрээнүүдийг худалдаж авсан байна. VIX-ийн. Yes. Бид нар бол зүгээр тэ окей алдагдал байвал it's okay. Зүгээр тодорхой хэмжээнд жоохон даатгал гэж ярьж авдаг. Энэ хүн бол миний бодлохоор даатгал гэж бодож авахгүй ах шиг. Энэ бол бүр арилжаа болоод ирж байна. Магадгүй. За жишээлбэл би сая ингээд ягаад дэлгэцүү хараад байсан бэ гэх юм бол энэ тооцоолыг хийгээд үтсэн. За жишээлбэл 9 сарын 1-нд за 9 сарын 11 гэж заяа. За 9 сарын 11-нд VIX 25 хүрчих юм бол энэ хүн 160% ашиг хийнэ. Тийм. За тэрнээс наа одоо 8 сарын 28-нд VIX 25 хүрчих юм бол 380% ашиг 48 сая доллар хураах юм байна. Магадгүй. Тэгээд үргэлж зүгээр хэлж байгаа шүү. Үргэлж нэг хүн мэдж байгаа. Тэгээ хин мэдэх байх юм бэ гэх юм бол нэг бол Израильчууд, нэг бол Иранчууд, нэг бол Америкчууд. За би бас нэг юм ер нь бол сонссон. Иранчууд бас Хонконгийн биржээр бас хөөрхөн арилжаа хийгээд байгаа. Of course. Яг гэх юм бол Donald Trump бас хийж байгаа шүү дээ. За тэгээд ихтэй ойртлоо гэх юм бол гинт цагаан ордны дэргэд нэг хідэн баачкан нар ингээд арилжаа хийждэг шүү дээ.
Тэ Иран ч бас юу хэлсэн бэ гэх юм бол Трамптай ойрхон хүмүүс энэ Ираны дан ихснээс хойш ойролцоо 4.5 тэрбум доллар арилжааны ашиг олсон гэж байгаа. Окей. За тэгээ Иранчууд бас энэ тоглоомыг аль хэдийн тоглоод эхэлсэн. Хонконгоос. Гэхдээ нөгөө объем нөгөө хэдэн тэрбумаар бол биш. Гэхдээ хөөрхөн хэдэн зуун сая доллар ингээ хураагаад авцсан. Яг гэх юм бол Иранчууд хизээ пуужин илгээх хаашаа илгээх вэ гэх юм аягүй сайн мэдж байгаа. Тэгээд Иранчууд бас санхүүгийн гүн мэдлэгтэй. Тэгээ Иранчууд бас өөр улс орныг бөмбөгдөхөөс өмнө бас опшнуудыг гусж байгаа. За тэгээ хинээс ерөөхдөө inspiration тий өлгөр дуурайлал хинээс авсан бэ гэх юм бол Трампаас авсан. Еврейчудаас бас авч байгаа. Тий. За тэгээд Трамп ерөөхдөө юу хийж ийна гэх юм бол энэ зах зээлийн соёл ёс суртахуун гэсэн юм зүгээр байхгүй болгож байгаа шүү дээ. Одоо хуваараа дан ман ингээ хийгээд эргэн тойрны хүмүүс тэндээс ашиг авж ийна гэдэг чинь Америк ард түмний ашиг сонирхлоос зүрээ явж байгаа гэсэн үг байхгүй юу. Тэд тэр бомд тэгээ амар сонирхолтой нөгөө иймэрхүү төрлийн хүмүүс одоо хамгийн гол нь еврейчууд хангалттай мөнгө гэсэн юм байдгүй. Шунлан дил. Тийм би одоо жоохон ингээд тайван болж эхэлж байгаа шүү дээ. Тэг ингээд тухтай болж эхэлж байна. Тэгэл ингээд юмны араас ингээд гүүж мөө гэл за ингээд одоо гой тендер гусын мөсийг надад тийм бодол ерөөсөө орж ирэхгүй. Магадгүй энэ манай Булган аймгийн сул Булган аймаг нилийн залхуу аймаг гэд нэрлдэг байхгүй юу? Тэг энэ бас байж магадгүй би еврей хүн байсан бол одоо гэл явцсан байж магадгүй. Тэг надад тийм юм орж ирэхгүй. Гэхдээ би ерөөхдөө хизээч хандгүй хүмүүсийг мэднэ. Тэ? Тэгээд тиймэрхүү хүмүүс тэгэл never enough байхгүй. Тэр хамгийн ангилтай. Тэнд би бас харуулсан байгаа trading view дээр QQQ, Nasdaq, Америкийн одоо Nasdaq хөрөнгөний биржээр байгаа топ 100 компани болон VIX одоо саний ярьсан. Тэ? IC индикаторыг ерөөхдөө ийм уруу хамааралтай энэ хоёр маань. Тэгээд ийм арилж орж иж байгаа болохоор та ер нь энэ зах зээл ойрын хугацаанд жоохон доошлох магадлал байгаа юу? Трамп одоо нэг борогдож чадахгүй. Нийтний үн ханш аль дээр 80 гараа явцсан байгаа. Засгийн газрын бондын хүү угаас өссөн байгаа. Тийм учраас ерөөхдөө тако индекс хизээ хөдөлдөг юм бэ гэх юм бол ойролцоо $90 хавцаа. Тэгээд 5-аас 10 жилийн хугацаанд бондны чи буцаага энэ хүүлөө явдаа. Ерөөхдөө энэ 10 жилийн хугацаатай бондны хүү 5 руу дөхөд ирэх юм бол нөгөө тако Трамп болоод ирдэг. Тэгээд тэндээ ерөөхдөө дүгцсэн байгаа. Тэгдүүлээ юу харах магадaltaй юм бэ гэх юм бол нөгөө ер нь бол мөнхийн тако удах Трамп бараг нэг тако food truck ажилуулах магадaltaй одоо болж байна. Тэгээ хөөрхий ирэх барьж авах үедээ энэ бондын хүү 3.1 хэдтэй байсан шүү дээ. Хөөрхий тэгээ 4.1 мэг рүү яваад тэгээл нэг тэнхтэй явсаар одоо 5 мав болцсон. Хогч юм. Гэхдээ эндээс хэдүүлээ тэгээ одоо мөнгө хийхээс өөр аргагүй үстэй тий одоо өөр яах вэ? Тий. За тэгээд хоёулаа бас өмнөх дугаарууд дээр ярьж ирсэн. Америкийн одоо батлан хамгаалах яам болон түүний цэргүүд Украины дронуудын эсрэг нэг жижигхэн симуляц дрил одоо нэгнийхээ эсрэг яагаад үтсэн. Тэгээд та бас хэлдэг НАТО дунд байгаа хамгийн өндөр зэвсгийн хөгжилтэй орн юу юм бэ гэхээр Украин гэж байна. НАТО гишүүн биш гэхдээ баг НАТО гишүүн баруунаас. Тэгсэн чинь өчигдөр орой ерөнхийдөө Москваг бол нэлээд хүн цоглоо. Москвагийн ард иргэж гисэн сандраад ер нь гэр орносоо зугтчих шиг байна. Энэний талаар та 700 дрон илгээсэн. Тэгээ ойролцоогны 20 хэдэн дрон ерөнхийдөө унлаа шүү дээ. Очих хөстэй газартаа очсон. Тэгээд ер нь бол амар өндөр хүртэгтэй. Өгөөжийн хувьд бол бас жоохон тааруу. Гэхдээ Wildberries-ийн хамгийн том агуулгыг бас ингээ будаа олгоцсон. Гэхдээ ер нь бол өгөөжийн хувьд бол 100. Яг гэх юм бол нөгөө success rate одоо амжилттай яг ингээд тесэрч байгаа дрон 5 мав 10% дотроо байна гэдэг чинь ерөөхдөө санхүүгийн хувьд бол дайн бас юу юм бэ гэх юм бол эдийн засгийн үр ашигын тооцоо шүү дээ. Одоо чи пуужин дрон руу хөрөнгө олт хийж байгаа. Тэгээ 700 дрон явуулаад тэрний нэг 20 30 40 50 тий очих хөстэй газартаа очиж байгаа юм бол энэ бол ерөөхдөө санхүүгийн хувьд бол disaster гэсэн үг. Яг гэх юм бол агаарын хамгаалалтай. За тэгээ нөгөө талаас нь хараад үзэх юм бол Оросуудын илгээж байгаа дрон ойролцоо нэг 70-80% амжилттай явж байгаа. Пуужингууд нь 90% амжилттай явж байгаа. Тийм учраас тэгээ санхүүгийн чадамжийн хувьд бол Оросууд хамаагүй илүү. Пуужин дроноо үйлдвэрлэх өртөг хамаагүй хямдхан. Тэгээд нэмээд нөгөө пуужин дрон илгээхтэй хамаагүй ашигтай явж байгаа. Тэгээ энийг одоо дахиад нэг 3 жил явуулах юм бол энэ хаашаа явах юм бэ гэх юм бол
тодорхой байхгүй. Тэгэл угаасаа харагдаж байна. Тэгээ одоо сүүлийн үед Оросууд юу гэж нэ гэх юм бол өөрийнхөө нефт газны үйлдвэрийн гадуур ингээд том тормор барьж байгаа. Тэг их мэдчихлээ. Тэгэл яг хөө тэгэл 700 дрон илгээж байна. Айгуу сайхан юм шатж байна. PR-ийн хувьд бол сайхан. Гэхдээ Оросууд одоо хариу барина. Хариу барих. Одоо зүгээр gloves are off штэ. Одоо өмнө бол нэг боксинг бэлтэг ингээд ноцолдог байсан бол одоо зүгээр bare knuckle зүгээр ингээд баг ингээд төмөр бэли мэлтэй одоо Оросууд үзнэ. Тэгээд дахиад нөгөө Зеленский галт зогсоох гэл гойн мөн те Одесса бүтнийгээд өчөөчээ гэл тэгэл энэ бол худлаа. Эсэргээрээ үрдүн авчирна. За. Тэгээ хоёулынгийн өнөөдрийн ярилцах сүүлийн сэдв маань юу юм бэ гэхээр надаа энийг хараад юу санаанд орсон бэ гэхээр нөгөө мафийн кино. Мафууд дээр үед одоо 90-ад онд Америк жишээ нь те алдартай байх үед одоо Godfather кино миноос хөдөлчихсэн extortion гэсэн зүйл байсан. Extortion гэдэг нь юу юм бэ гэхээр одоо жишээ нь Нью-Йоркт нэг жижигхэн хүнсний дэлгүүр байлаа гэхэд мафийнхан ер нь илүү залуу гишүүд нь ороод нөгөө бейсбол баттай модон төм юутай ороод тэгээд та хэд маань надаа юуны хамгаалтын мөнгөг тэгвэл дэлгүүрийн чинь үйл ажиллагаа явуулахгүй. Юу юм бэ гэх юм бол tribute гэдэг нь шүү дээ. Англиараа tribute гэж хэлдэг. Монголчууд бид нар ингэ дэлхийг эзэлж явах үедээ бүх орнуудаасаа бас яг адилхан юм авдаг байсан. Атен бас авдаг болсон байсан. Нурхаас өмнө Ром бас авдаг байсан. Одоо Америкийн цаг үе ирсэн байна. Тэгээд ерөөхдөө өөрөө дампуурж байгаа юм чинь нөгөө эргэн тойрны хүмүүсийг ингэ сэгсрээд эхэлж байгаа хгүй. Арабыг сайхан сэгсэрлээ. Өнгөрсөн жил Дональд Трамп Арабын орнуудаар ингээ тэр чигтээ яваад олон зуун тэрбум Катараас бүр ингээ онгоц сэгсрээд авч чадсан шүү дээ. Одоо бүр өөр гişүүд өөр орнуудыг ингээ сэгсэрч байгаа. Одоо ингээ Европ хараад үзэх юм бол тэр чигтээ нефт газ Америкаас судалж авч जैन амар амжилттай сэгсэрлээ. Европчууд Америкийн зах зээл рүү юмаа зармаар байгаа юм бол тултан тариф төлж байгаа. Бас сайхан сэгсэрж जैन. Тэгээ хүмүүс заа дарга яасан сайхан юм бэ? Тэ ингээ заа гэж явж байгаа. Одоо ерөөхдөө Азийн орнуудыг сэгсрээд эхэлж ах шиг байна л да. Тэ. Тэгээд саяхан бас нөгөө 10 тэрбум доллар солонгосчуудаас нэгсэн шүү дээ. Тэгээд тэрийг чадаагүй юм шиг байлаа 3 тэрбумыг авахар болсон гэж ойлгосон тий. Тэгээд ерөнхийдөө 2 солонгосын дунд манай 39 мянган цэрэг байгаа. Ким Жон Унаас та нарыг хамгаалж байгаа шүү гэд энэ мөнгө нэгсэн юм байлаа. Сонирхолтой. Тэгээд тэгээ 10 тэрбум нэгсэн 3 тэрбум доллар авсан. За тэгээд янз бүрийн бэлтгэл ажиллаа хийхэ болно. Ким Жон Унтэй би одоо тий зузуулна гэсэн. Donald Trump is a retard. Тийм бай. Тэгээ би нэг юм харамсаж байгаа Donald Trump-ийн нохоо байсан. Гүн нохоо байсан. Амар дэмжсэн шүү дээ. Тэг Kamala Harris-аас айжсэн байхгүй юу? Гэтэ юу айжсэн бэ гэвэл яг энийг хийх магадлал. Гэтэ Kamala Harris нэр үнэхээр гараад ирсэн бол ийм хийх байсан уу? Иран руу дайрахгүй байсан. Обамагийг ер нь бол Иран руу оруулах гэж үзсэн. Обама үргэлж үгүй гэдэг байсан. Hillary Clinton данаа үгүй гэдэг байсан. Bill Clinton үгүй гэдэг байсан. Joe Biden үгүй гэдэг байсан. За тэгээд ингээд сүүлийн үед бас амар гоо ингээд ойлгоход айгүй амар нохон орно. Тэгээд Donald Trump Израилийн нохоо. Тэгээд Иран руу ингээд дайрч байгаа байхгүй. Тэмчээс амьдралаа айтаахан шиг аваа явахын тулд хүний нохоо олж болохгүй юм байна. Тэ. За өнөөдөр ярихыг хүсэж исэн сэдвүүд манаа энэ байла. Дундуур нь гоё conspiracy theory яриад. Conspiracy theory ер нь бол биш шүү. Бүгдийг Google-дэд үзээрэй. Энэ үнэн. No cap. За окей. За та сайхан амраарай баяртай. За та хэдийн дунд арилжаа хийгээд үтсэн эсвэл сонирхож байгаа хүмүүс зөндөө байгаах. Тэгээ Монголоос гадаад хвцааны арилжаа хиймээр байгаа юм бол олон сул талтай. Номер 1 юу юм бэ гэх юм бол нэг брокеринг компаниар дамжуулаад данс нэг. За тэрэн дээр та хэдээс шимтгэл авчдаг. За нэмээд дансаа цэгнэлмээр байгаа юм бол та хэдийн мөнгө гадагшаа шилжигдэх ёстой гэж та хэдэд хэлнэ. Тэрэн дээрээ бас дахиад Swift гүйлгээний шимтгэл та хэдээс бас авчна. За хамгийн аимшигтай нь юу юм бэ гэх юм бол худалдаж авахдаа та хэдийн хувьцаа та хэдийн захиалгыг биелүүлэхдээ 1% шимтгэл авдаг. Тэгээд зарахт нь тэр хувьцаанаас гарахтаа бас дахиад 1% шимтгэл авдаг. Нийлээд бараг 2% шимтгэл гараа явчин. Тэгээд жилд нэг ойролцоо 100 арилжаа хийх юм бол та хэдийн мөнгө зүгээр байхгүй болчихно гэсэн үг. За ийм юм манай дээр байхгүй шимтгэл бараг байхгүй шүү. За 0.0 хэдэн процентын шимтгэлтэй арилжаа бид нартэй хийн гэсэн үг. За нэмээд дансаа зүгээр Q-pair сэнгэлж болно гэсэн үг. Тэр янз бүрийн Swift Mifty юм заваа юм ерөөсөө байхгүй.
За тэгэхээр хамгийн гоё юм юу юм бэ гэх юм бол ганцаараа арилжаа хийхгүй. Янз бүрийн брокеринг компани дээр очихдоо нэг хүнээс зөвлөгөө авдаг. За тэгээд тэд нар юу хийдэг юм бэ гэх юм бол өөрөө ерөөсөө хөрөнгө оруулалт хийдэггүй. Тэр хүмүүс бүгдээрээ цалингийн зээлтэй, байрны лизингтэй, баг зарим банк бус ломбардын үүрэнд орцсон. Өөрөө ерөөсөө хөрөнгө оруулалт хийдэггүй хүн нэмээд сарынхаа цалин авж байгаа болохоор тэр харилцагчдын амжилт тэднэрт ер нь бол ямар ч хамаагүй зүгээр та хэдийн шимтгэлийн орлогыг авах гэж хүсэж байгаа. За бидний арга арай өөр. Бид нэр таатай хамт хөрөнгө оруулалт хийж байгаа. Бид нэр өөрийнхөө хөрөнгө оруулалт хийсэн байгаа. Өөрийнхөө мөнгөө эрсдэлд оруулсан байгаа багцаа таадтай нээлттэй хуваалцж байгаа гэсэн үг. Мөнгө алдаж байна гэдэг чинь би манай баг хамтаа болно бас мөнгө алдаж байгаа гэсэн үг. Ашиг олж байгаа юм бол ерөөхдөө бас яг адилхан хэдүүлээ нэг завин дотор сууж байгаа гэсэн үг. За энэ үйлчлэгээ ерөөхдөө маш шинэлэг одоо ойролцооныг 7 хоног болж байгаа. За тэгээд 7 хоногт бид нар бас таад юу болох юм бэ гэх юм бол ойролцооныг 3-аас 4 имэйл явуулна. Илүү олон арилжаа хийх юм бол та дээр илүү олон имэйл очно. Имэйлээ шалгаарай, spam folder бас шалгаарай. Яг иймэрхүү төрлийн имэйл attachment-ээ очно шүү. За тэгээд энэ юу бичсэн байгаа юм бэ гэх юм бол жишээлбэл 8 сарын 13 та хэдтэй хуваалцсан Pepperstone дээр үүсгэсэн багц. За жишээлбэл энд Euro USD sell position одоо short position авсан байгаа. Доор юу бичигдсэн байгаа бэ гэх юм бол одоогийн ханшин дээр ерөөхдөө орох боломжтой. За тэгээ энэ дээр баруун талын буланд юу бичсэн байгаа юм бэ гэх юм бол ямар ханшин дээр орсон зүгээрөө stop loss хаана тавьсан зүгээрөө ашгаа хаана авсан зүгээрөө тэгээд эрсдэл өгөөж харьцаа байна. Тэгээд багцынхаа ойролцоо 3% эрсдэл оруулж байгаа шүү. За энэ ороход бэлэн байгаа юм байна. Ам доллар Японы йенийг buy хийх энэ дээр одоо бид нар жоохон хүлээж байгаа удахгүй орох магадaltaй дараагийн имэйл дээр мэдээл очно бид нар энэ арилжаа руу орсон байгаа шүү. Тэгээд мэдээж юу хуваалцах юм бэ гэх юм бол хэдэн хувиар орсон юм бэ? Хаана ашиг харж байгаа юм бэ? Хаана stop loss тавих юм бэ? За нэмээд TLT American засгийн газрын бондын арилжаа ерөөхдөө одоохондоо ороход боломжтой байна. Дэлгэрэнгүй тайлбар бас баруун тал байна. Nvidia дээр хэдүүлээ одоохондоо хүлээцтэй байгаа. Ам доллар Мексик песогийн арилжаа ерөөхдөө одоогийн байдлаар 8 сарын 13 миний хувьд бол айгүй секси харагдаж байгаа. Ийшээ хэдүүлээ ерөөхдөө бас ороход бэлэн байгаа. Жишээлбэл саяхан хэдүүлээ SanDisk руу орсон одоогийн байдлаар баг зэрэг ашигтай явж байгаа. Тэгээд Nasdaq дээрээ ерөөхдөө бид нар бас орсон байна. Freeport McMoran дээр ерөөхдөө хүлээж байна. Жишээлбэл ерөөхдөө ийм компаниуд та дээр ингээ бүгдээрээ очно хизээ нэг цагт бид нар орох юм бол та дээр мэдээл очно. Одоо манай багц ойролцоо ингэж харагдаж байна те энэ задаргаа бас та дээр очно. Жишээлбэл те евро, доллар, Nvidia, TLT, American Peso, SanDisk, QQQ, Xpeng гэх мэтчлэн sell buy гэсэн байна. Тэгээд ерөөхдөө stop loss, take profit хэдэн хувиа оруулах уу те ороход одоохондоо тохиромжтой юу эсвэл цаг нь өнгөрцөн үү тэгээ хэдийн маржин энэ дээр авч байгаа юм бэ тэгээ бид нар ингээд юу зөвлөж байгаа юм бэ гэх юм бол ойролцоо $1000 байж иж ийшээ ороорой $500 бас орох боломжтой гэхдээ тэрнээс доош бол хэрэггүй тэгээ $1000 орсон би зөвлөё. За скуулээс арай өөр скуулийн арилжаа арай агрессив арай олон илүү гүн шинжилгээтэй багцсан жоохон өөр байгаа скуулийн өгөөч бас жоохон энээс жоохон өндөр. Гэхдээ энэний зорилго юу юм бэ гэх юм бол та яванда school community-ийн гишүүн болоорой. Тэгээд school community дээр хөрөнгө оруулалт хиймээр байгаа юм бол та мэдж байгаа байж магадгүй ойролцооныг $10,000 хэрэгтэй. За тэгээд school дээр бас ингээ бүртгүүлээд сар болгон өдөр болгон мэдээлэл авмаар байгаа юм бол сарын шимтгэлтэй. Гэхдээ энэ үйлчлэгийн дээрээ тийм сарын шимтгэл гэсэн юм ерөөсөө байхгүй. Энэ ерөөхдөө хөрөнгө оруулалтын цэцэрлэг гэж ойлгоорой. School руу ингээ дэвшээдтэй ахлах анги их сургууль руу орохын би ерөөхдөө та хэдийг тэсэн ядаж хүлээж байгаа. Яагаад гэх юм бол өнгөрсөн жил манай school community жишээлбэл ойролцооныг 70% өгөөж авсан байна. Энэ жилдээ одоохондоо нэг 35-40% өгөөжтэй явж байгаа ерөөхдөө хүмүүс аюу аз жаргалтай. Гэхдээ жишээлбэл $10,000 орсон юм бол одоо 30% өгөөж гэдэг чинь $30,000 олцсон байгаа гэсэн үг. Тэрнээсээ бас тэр schooling шимтгэл хаалгах хэсэг хэвээр. Гэхдээ $1,000 орж байгаа юм бол $300, $400 шимтгэл төлж байгаа. Тэгээд ерөөхдөө та хэдийг өгөөж байх болж байгаа гэсэн үг. Тэг. Яг $10,000-аас доош хөрөнгө оруулалт хийж байгаа хүмүүс Pepperstone-ыг зөвлөё. За тэгээд манай багц ерөөхдөө яаж явж байгаа юм бэ гэх юм бол энэ 5 хоногийн өмнөх мэдээлэл та нэг харж байгаа юм бол $7 ашигтай явж байгаа тий доллар еврогийн позицийн Nasdaq позицийн SanDisk TLT Mexic peso за тэгээд тэрний маргааш нь $19 ашиг олцсон байна. За тэрний дараах өдөр $25 явцсан байна. Энэ бол нээлттэй багц тий бид нар ингээд мэйл дээр ингээд бүгдийн нээлттэй хуваалцдаг. Янз бүрийн Photoshop юм засан гэж юусоо байхгүй яагаад гэх юм бол өмнөх мэйлүүд нь бүгдээрээ нээлттэй байгаа холио бантан дандаа амжилттай тий арилжаануудаа ингээд та хэдлөө ингээд гурилдаад явуулдаг юм юусоо байхгүй 100% таатай хамт нэг завин дотор сууж байгаа
шүү. За тэгээ ингээ хараад үзэх юм бол одоо энэ үйлчлэгээ нэвтрүүлснийхэн дараа ойролцоог 4 хоног болж байна. Тэгээ манай $1000 багц. Тэгээд манай би байна. Би өөрөө бас $1000 багцсан. Дээр нээсэн байгаа манай багийн гишүүн Пуна байгаа, манай Равдан гэсэн байгаа. Бид гурлаа $1000 арилжаа хийж байгаа. Төстэй хөрөнгө оруулалтын багц би бас өөрөө Interactive Brokers дээр хөтлөө явж байгаа. Хамаагүй их мөнгөөр. Гэхдээ ер нь бол энэ дээр би бас таатай хамт арилжаа хийж байгаа шүү. Тэгээ 4 хоног өнгөрсөн одоогийн байдлаараа $31 ашиг олцсон байна. 4 хоногийн дотор тэгээ энэ юу гэсэн үг юм бэ гэх юм бол 3.1% долларын өгөөч эндээс олцсон байгаа. 7 хоног өнгөрөөгүй байна. За тэгээд бидний таамаг арилжаанууд зүг явах юм бол энэ ерөөдөө өсөх бүрэн боломжтой. Тэгээд бидний бас нэг томоохон ялгаа юу юм бэ гэх юм бол хамт хөрөнгө оруулалт хийж байгаа, шинжилгээ хийж байгаа. Энэ компаниудыг бид нэр ингээд ерөнхийдөө өдөржингөө хянаад шинжилээд явж байгаа. Та ерөөсөө орхин гэсэн юм байхгүй, зүгээр нэг брокертэй үйлчлэг хийж байгаа юм байхгүй. Та шимтгэлийн орлого бид нар ерөөсөө сонирн биш. Та зүгээр сайхан өндөр багцтай болоод манай school community-гийн гишүүн болоосай тийм үднээс энийг нээж байгаа. За тэгээ доор бүртгүүлэх линк байгаа. Тэр линкээрээ бүртгүүлээрээ тэгэхгүй бол та имэйл биднэрт байхгүй гэсэн үг. Би даасан ганцаараа Pepperstone-оор данс нээчих юм бол бидний имэйл та дээр очихгүй шүү. Тийм учраас доорх линкээрээ заавалчгүй бүртгүүлээрээ. Тэгээд хамгийн сүүлд энэ эрсдэлтэй тийм ээ бид нэр зүгээр багцаа таатай хуваалцаж байгаа. Та би даасан өөрийнхөө шийдвэр дээр үндэслээд энэ арилжаануудыг хийж байгаа шүү. Гэхдээ энэ дээр би нэг юм хэлмээр байна. Бид нэр ерөөхдөө маш бага эрсдэл авч байгаа. Дийлэх мөнгө кэшн дээрээ суух болно. Бид нэр ерөөхдөө багцынхаа ойролцоогны 30%-аар хөрөнгө оруулалт хийж байгаа. Тэгэхээр нэг компани руу хизээж 3-4%-аас дээш хөрөнгө оруулалт хийхгүй. Stop loss-ууд нь тодорхой, take profit-ууд нь тодорхой. Бид нар яг өөрийнхөө арилжааныхаа дагуу ямар ч эмоцгүй робот мэт шиг хөрөнгө оруулалт хийх болно. За тэгээ хамтдаа нэг зай унсууя. Доор бүртгүүлээрээ баяртай.